байцгаана уу та бүхэнд энэ удаагийн дугаараар хэтрүүлэн бодохоо эрхэм багасгүй гэдэг зөвлөмж хүргэе. За юун түрүүнд хэтрүүлэн бодно гэдэг маань та өөртөө байгаа төвшөөрөө шийдвэрлэж чадахгүй урт хугацаанд хадгалсны үр дүнд үүсэн сэтгэл зүйн сөрөг дадал юм. Тэгэхээр та төвшөөрөө хамгийн түрүүнд багасгах гэж хичээх хэрэгтэй. Энэний тулд ганцаараа байхаас илүүтэйгээр бусдадтай хамт байж тэдний дэмжлэгийг заавал аваарай. За мөн байн үүсэж байгаа бодлыг дарах гэж энэ бодлоос зүгтэх гэж хичээх хэрэггүй. Ингэх тусам энэ бодлоод улам бүр томрсоор байх болно. Аль болох одоо цагтаа төвлөрөхийг танд санал болгож байна. За эцэст нь хэлэхэд танд одоо тогтмол үүсдэг бодлууд хэр зэрэг сөрөг байна гэдэгт анхаарал хандуулаарай. Хэрвээ хэн нэгэнд гомдсон эсвэл өөртөө итгэлгүй байгаа тухай бодлууд байгаа бол энэ дээр өөрчлөх шаардлагатай. Жишээлбэл би энэ ажлыг хийж чадахгүй бол яана гэсэн санаа зовнол байгаа бол үүнийг би энэ ажлыг хэрхэн хийх вэ гэдэг дээр илүү анхаарлаа хандуулах нь зүйтэй. Ингээд та бүхэнд амжилт хүсье.